Ховд аймгийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас нийт ажилтнуудын гэр бүлийн хөгжлийг дэмжих хөгжүүлэх зорилгоор аж аргалтай гэр бүлийн төлөө хамтдаа Аасах тэмцээнийг энэ сарын 24-ний өдөр зохион байгууллаа. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг энэхүү тэмцээнд хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын нийт ажилтан албан хаагч тэдний гэр бүлийн гишүүдийн төлөөлөл 160 гаруй хүн хамтдаа оролцсон юм. Тэд захиргаа хяналтын хилтэс, хөдөлмөр эрхлэлтийн хилтэс, нийгмийн халамжийн хилтэс, баруун бүсийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нөхөн сэргийх төв, цагаан уул ахмадын амралт соёлын газар гэсэн 5 багт хуваагдаж, гэр бүлийн сэдвүүд мэдчилгээ, хүүхдийн найралтуу, флашмоб бүжиг гэсэн 3 төрлөөр авьяас ур чадвараа сорж өрсөлдөсөн рүү онцлогтой. Анх одоо 2017 онд Хайраар дүүрэн гэр бүл нэртэй арга хэмжээ зохион байгуулжсэн. Тэрмээ нь бол баян тооллынхаа хүүгэнүүд бүх сумдынхаа мэргэжлүүдийг гэр бүлүүдтэй хүүхдүүдтэй наваад нийтдээ нэг бараг 300 хүн оролцсон арга хэмжээд хөдөөгийн агаар салхинд одоо зохион байгуулжсэн болол дараагийн арга хэмжээ нь бол яг спортын чиглэлээр аймгийн төвдөр байгаа нийт ажилчдынхаа одоо гэр бүлийг оролцуулсан арга хэмжээг бол зохион байгуулсан. За тэр энэ жилийн хувьд бол бас аз жаргалтай гэр бүлийн төлөө хамтдаа гэдэг урлагийн чиглэлээр. Тэгээ энэ жил бол аль болохоор тэр зохион байгуулж байгаа арга хэмжээгээ өөр төрлөөр зохион байгуулахыг эрмэлздэг. Тэгээ энэ арга хэмжээг зохион байгуулснаар бол манай энэ байгууллагын нийт одоо ажилтан албан хаагчдын гэр бүлүүд хоорондоо бие биенийгээ таньдаг, дараа нь тэрнээс гарах үр дагавар гэх юм бол өөр наазахын жишээлбэл одоо эмч гэр бүл байлаа гэхэд одоо хэн нэг нь очиод манай бусад хүмүүс өглөө гэхэд очиод дэмжлэг тусцаа авдаг. Бие биентэйгээ таньдаг. Хүүхдүүд маань бүгд хоорондоо бие биенийгээ таньдаг. Тэгээ нэг өдрийг бол гэр бүлээрээ хамтдаа нэг тийм сайхан өнгөрүүлдэг ийм уламж тогтсон байгаа. Тэгээ энэ жилийн хувьд бол нийт одоо ажилтан албан хаагчид аймгийн төвдөр байгаа. Манайх одоо дотроо 3 хилтэстэй, харьяа 2 газартай. Тэгээ нийтдээ 5 одоо хилтэс газруудынхаа дунд урлагийн чиглэлээр одоо уралдаан зохион байгуулсан байгаа. За тэр багууд маань бас мэдчилгээ дэвшүүлэн бүх хүүхдүүдийнхээ оролцоо, бүх ажилтнуудынхаа оролцоог ингээ хангахын тулд одоо хүүхдүүдийн дунд найрал дууны тэмцээн нийт ажилчдынхаа дунд одоо бас хөдөлгөөн эрүүл мэндийн хүмүүс төсвөлийг үүж хилчилдэг байсан байна. Тэгэхээр бүжгийн чиглэл төрлөөр одоо бүх багууд маань уралдах. Тэгээд өөрсдийнхөө одоо онцлогийг харуулсан одоо мэдчилгээ дэвшүүлэх гэсэн ийм одоо 3 төрлөөр урлагийн арга хэмжээ зохион байгуулсан. Өмнө жил нь бол спортын тэмцээн хийжсэн бол энэ жил тийм арга хэмжээ зохион байгууллаа. Аз жаргалтай гэр бүлийн төлөө хамтдаа Аасах тэмцээний тэргуун байранд захиргаа хяналтын хилтэс шалгарсан бол дэд байранда баруун бүсийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нөхөн сэргийх төвийн баг шалгарлаа. Харин тусгай байранд нийгмийн халамжийн хилтэс, хөдөлмөрийн хилтэс, цагаан уул ахмадын соёлын баг тус шалгарч шагналаа гардан авсан юм. Мөн хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын мэргэжилтэн Атрийн гэр бүл, мэргэжилтэн Бямбхүүгийн гэр бүл тус авьяаслаг гэр бүлээр шалгарсан юм. Манай захиргаа хяналтын хилцс бол одоо 1-р байрыг эзэсэндээ маш их баяртай байна. Бид нар бол нэг үндсэндээ 4 хоногийн бол орой өглөө үдшгөө бол бэлдэж байгаа тэмцээндээ бол амжилттай оролцоо. За тэгээд бас хамтдаа байж, хамтдаа бэлдэж, хамтдаа зүтгэж энэ хүү тэмцээндээ амжилттай оролцсон бас хилцсийнхаа хамт олон маш их баярлалаа. Амжилт, аз жаргал бүгдийн дээдийг хүсье өрөөё. Энэ одоо тэмцээнд хөдөлмөр бэрхшээлтэй иргэдийн нөхөн сэргээх төвийн хамт олон амжилттай оролцож бас 2-р байранд шалгарсан явдалд хамт олонныхаа нэрийн өмнөөс нийт одоо оролцож байгаа хүмүүстээ аз жаргал, эрүүл мэндийг хүсье. За мөн одоо хамт олонныхаа ажилд нь амжилт хүсье. Аз жаргалтай гэр бүл гэдэг энэ хөтөлбөрт би ер нь оролцох дуртай. Ээжийн ажлын гэр бүлийнхаа ингээд бүгдээрээ яг нийтдээ цуглаад нэг өдрийг ингээд хамт өнгөрөөсөнд би үнэхээр баяртай байна. Бас баярлалаа гэж хэлье хөдөлмөр халамж үйлчилгээний газраа. 2 жилийн өмнө нас нэг юм тэмцээн болно гэж ярьжсэн. Тэгээд түрүү жилд нь бол манай ах оролцсон. Түрүү жилд нь би бол оролцож чадаагүй. Тэгээд энэ жилд нь ирж оролцоо. Тэгээд манай ээж бол энэ байгууллагт 14 жил ажиллаж байгаа. Энэхүү Ховд аймгийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас санаачилсан тус үйл ажиллагаа нь нийт ажилтнуудын гэр бүл хамт олонны эв нийтлийг бэхжүүлэх, цаашдын ажлын уялдаа холбоог сайжруулахад чухал ач холбогдолтой. Иймээс нэг өдрийг гэр бүл хамт олонтойгоо инээд хөр баяр баясгал, дуу хор бүжиг наадамтайгаар өнгөрүүлж, гэгэн сайхан дурсамж бүтээсэндээ оролцогч талархалтай байлаа.